За өнөөдөр эрүүл мэндийн одоо яамнаас санаачилсан нэг харьцах хоёр зорилтыг хүрээнд өөрөөр хэлбэл нэг эмчит ногдох сувлагчинтай хоёр баяа гэсэн энэ зорилтын хүрээнд бид 2020 он гэхэд бол нэг 50% нүрээ гэсэн зорилтыг эрүүл мэндийн яам тавьсан. За энэ зорилтын хүрээнд эрүүл мэндийн хөгжлийн төв хоёр төрлийн сургалтыг бол зохион байгуулж байна. Тэгэхээр эхний сургалтанд нийт 77 сувлагч маань хамрагдсанаас үүнээс өнөөдрийн байдлаар хамгийн гол нь бидний хувьд бол ажлын байраар хангаж байгаа асуудал бол бас ач холбогдолтой авах гэж бодож байна. Харьяа байгууллагууд болон нийслэлийн эрүүл мэндийн газар аймаг орон нутгийн удирдлагуудтай холбогдоод ямар ч гэсэн 35 сувлагчийг бол бид ажлын байраар хангалаа. Өөрөөр хэлбэл энэ сургалтыг төгсөөд лицензээ авсан 35 эмч өнөөдөр ажлын байртай боллоо гэсэн ийм мэдээлэлээр бол хангаж байна. Дараад нь биднэрт ямар одоо сувлагчийн ажлын байрны хүний нөөцийн асуудал байгаа юм бэ гэдээ судалгаа авахд бол нийт ямар ч гэсэн одоогийн байдлаар 267 одоо сувлагчийн оронтой бол байна. За энэ эрүүл мэндийн сахарын гэрэл сайдын тушаалаар бид нэр хоёрыг харьцсан гэдэг нэг эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа шинэ хөтөлбөр хэрэгжсэн. Тэгээ энэ хөтөлбөр нь бол ерөнхийдөө бол яг эрүүл мэндийн фронт дээр дасны нэгжээр ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд бодит бол дэмжлэг болж өгч чадчих байгаа. Манай эрүүл мэндийн төв дээр хоёрыг харьцах нэг 60-аад сувлагч аж дадлага хийсэн. Түүнээс мандат ажлын санал тавьсан 5 хүн ажиллаж байна. Хүүхдийн эмнэлгээр 3 эмч 3 сувлагч. За доктор дээр нэг иргэдэн дээр нэг биш физик хэмжлээнд нэг сувлагч 5 сувлагч бол ажиллаж байгаа. Ерөнхийдөө эрүүл мэндийн салбар одоогийн байдлаар өдөр сувлагчийн дутагдал их байдаг. Тэгээд хүүхдийн эмнэлгээр ажиллаж байгаа 3 сувлагч гэдэг бол нэг тасгийг 30 ортой тасгийг хилжлээд авах хэмжээний хоорондоо гэж бол үзэж болно. Тэгсэн энэ үйл ажиллагаа цааш үргэлжлүүлэх хэрэгтэй. Яг цагийн явуулсан бидэд хэрэгтэй бодит үйл ажиллагаа боллоо. Тэгээд энэ төрж ажиллаж байгаа хүмүүс урдын сувлагчийн мэргэжлэр ажиллаа сургуулиуд үүсчихсэн. Бид нар ойлголтоор тодорхой ажил үүргийн хуваараас болоод амьдралын шаардлагаас болоод төр мэргэжлээс өмнө ирсэн. Эргээд давтсан сургалтаараа ирээд бид нар тийм богино хугацааны юм сувлагч бэлдэж өгсөн. Яамны мэргэжлийн хүмүүст бол баярлалаа гэж хэлмээр байна. Илүү одоо амжилтыг хүсье. За тэгээд мэдээж Монгол Улсын засгийн газар Өндөрхөнгийн болон 3 хоногийн. Тэгэхээр энэ бид нар ямар одоо яг энэ 3 хоногийн та нарыг ингээд өсөөр амжилттай төсөөлөх хэмжих бэлэн байгаа. Тэгэхээр та бүхний маань бас энэ одоо ингээд та нарыг ингээд зөвхөн баг танд юм байна шүү дээ. За манай тэр ингээд одоо ирж байгаа за яа байж байгаа. Энэ дээр хоод өгөөний өмнө 74800 авна. Нөгөөдөөр одоо бас оронтой гүйцэн гэхдээ 8 мэргэжил эзэмшсэн сургалтын оронтой бол 2-3 дутуу байгаа. Гэхдээ та бүхэндээ энэ өглөөний мэдээг хүргэе. Скотт бүрийн эрүүл мэндийн төв өргөн амжилтын дараа жишээлбэл дараа маань шууд за ярьсан. За ийм фокус би болоод ингээд 39 ажилд орсон байна. Энэ бол одоо нийгмийн за энэ нэртэй үйл ажиллагаа эрүүл мэндийн яамны төрийн захааны үйлчлэгийн газрын цогцлбаатар сургууль албаны дарга арга зүйч нараас ихөө арга хэмжээнд оролцож байна. За тэгээд мэндийн яамнаас одоо нэрийг харьцах хоёр зорилтыг тавьсан. Өнөөдөр Монгол улсын асуудал гаргасан эрүүл төвчийн төрийн захирал ганц зөвхөн өгсөн. Тэр бол бид нар харьяа байгууллагууд руу саналаа тавиад за бидэд саналаа тавьсан. Энэ аймаг орон нутгийн ажилтнаас эндээ ажилламаар байна гэсэн аймгийн удирдлагууд санал тавьсан. За тэгээд манай ганц зөвхөн баяргүй мэргэжилтэн нар бол одоо хүсэлтээ хичээж ажиллаж байна. Тэгээд мэдээж би их олон талаас нь хийж ажиллаж байгаа учраас амжилттай.